Зам байна уу найзуудаа, та бүхэндээ энэ подкастынхаа шинэхэн дугаарыг төлөвлөхөд бэлэн болоод байна. Өнөөдрийнхээ дугаарт би эгч дүү хоёрыг урьж оролцуулж та бүхэнтэйгээ уулзуулахаар шийдсэн байна. 7 сарын 7-нд Аясгуу нэртэй гайхамшигтай ятгын болон төгөлдөр хуурын концертыг хамтран зохион байгуулж байгаа Ганх үеийн Солонголон Ганх үеийн Сэлэнгэ нартай уулзуулж байна. Солонгоо маань үндэсний урлагийн театрын гоцол хөгжимчин ятгагч мэрэгжилтэй. За Сэлэнгэ маань төгөлдөр хуурч мэрэгжилтэй ийм хүмүүс байгаа. Ингээд та бүхнийгээ энэхүү хоёр авиастай хоёр хөгжимчинтэйгээ уулзуулъя. Аясгуу Чойжин фестивал 2026 оны 7 дугаар сарын 7-нд Чойжин ламын сүмүсэд Солонгоо Сэлэнгэ хоёрын яг нэг үлдээ гэр бүлийн ертөнцид за маш их нөлөөлсөн хөгжимчин болъё. За уянгаа маань бас хөгжимчин шүү дээ. Та хоёрын. Тэгээд та гурвын хөгжимчин болгоход хамгийн их нөлөөлсөн юу юм бэ? Ягаад ингэ гурван гурлаа хөгжим гэсэн юм бэ? Уг нь бол ингээд хараад тахад будаг бэлтэл хутгалт мар хүмүүс юм. Тэ? За одоо харин тийм. Ер нь аль манай ачин зураач баримлч хүн байгаа. Манай ээж бол хуульч хүн. Тэгээд багасаа л нэг гэрт ингээд лавын зурхыг хараад тэ баримл барихыг нь хараад хичт хоёр бол манай дүү чинь надаас нэлээд дүү. Тэгээд манай хичт хоёр нэг насны зөрөөтэй битгэрч юм тэрсгэн хоёр. Тэгээд ингээд бөөн цаас ингээд бир бодгон дунд л ингээд хүүхэд нас юм бол өнгөрсөн. Дээрээс нь бит хоёр хоёлаа ингээд бүжиглж дуулах амар дуртай. Тэгэл гэртээ дандаа ингээд концерт гээл цирк болж юм гээл. Тэгээд бүжиглээл дуулаад тэгэл гэртээ нөгшгөө голгоол цаанаас нь тайзнаар гарч ийн гээл ер нь бол их урлагцтай хөлтөд байсан. Тэгээд манай гэр бас дээрэс нь 11-р хуралд байсан. Манай балконоор яг нэг хөгжмөмжийн коллеж харагддаг. Манай нэг давхарт нэг төгөлдөр хуур явах юм гэдэг байсан. Тэгэл гэрлөөгөө ороход дандаа нөгөө цэний шин төгөлдөр хуур ингээл сонсогдчихийдэг. Тэгээд манай эмээ ээж хоёр нэг удаа манай хчт хоёрыг дагуулад хөгжмөмжийн коллеж руу авсан. Тэгээд тэнцэн бол Цэрэн дулам гэдэг манай нэг хамаатны багшлсан. Тэр багш дээр очиад тэгээд манай хүүхдүүдийг шалгаад өгөөч гэх. Тэгэл бит хоёрыг анх шалгуулад тэгээд хоёулаа хөгжмөмжтэй тэнцээд тэгэл хөгжмөмжт анх орж исэн. Тэгэл хоёр их чинь хоёулаа хөгжмөмчин болцсон. Хөгжим сурж эхэлж байгаа. Хөгжмөмжт ингээ орсон. Тэгээд бит хоёр чинь нэг ангитайсан. Тэгээд манай дүү сургуульд орох боллоо. Тэгэл манай дүүг бас хөгжмөмжт орсон. Тэгэхээр ялчгүй сэнээс Сэлэнгэ бол ялчгүй хоёр их чи 100% нөлөөлт авчихсан юм байна шүү дээ. Энэ бол тест яг гарсан. Нөлөөлсөн тий. Тэгээд бит хоёр бол 3 4-р ангитай хөгжмөмжтөр очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бит хоёр ингээ ардын хөгжмөд л орох боломжтой. Ардын хөгжим маань 5 дахь ангиас ордог. Манай дүү бол дөнгөж 1-р ангид сургуульд орох гэж байгаа. 1-р ангиас цогтөг хөгжим. Хөгжим ч яг тийм байх шүү нэрээ. Шууд 1-р ангиас нь авдаггүй шүү дээ. Дунд 3-р анги маань сургуулиудаар явж сургууль ингээл сонгоод идэх байсан. Тийм сонгодог хөгжимд 1-р ангиас нь. Ардын хөгжим балетт 5 дахь ангиас нь. Эсвэл левер хөгжимд тийм. Тэгээ ардын бүжигтд 7 дахь ангиас нь. Тэгэд дуучт мочтол 10. Одоогийнхаар 12-од төгсөд. Үрсд орохдоо. Ойтон болохдоо. Багш шалгаж авсан багш чинь одоо хамаатны их зүйлээ гэж шин. Манай нэг Чимбагийн ээж мөн биз дээ. Мөн. Тий. Тэгсэн чи яг тэр жиглэн нөгөө нэг багшлахаа болж байгаа гээд төвчөө суугч ингээд. Нэг Америкт явах гэсэн мөлөө нэг тэр үеийнсэн баг. Тэгээд нөгөө нэг би одоо ингээд багшлахаа болж байгаа. Тийм ихтэй хөлтөд ятга айгуу гоё хөгжим штэ. Тэгээд бит хоёрыг хойлонгийн ятгахын өрөөнд оруулаад нэг батлгэр ихч цагаан цэнэ гэдэг хоёр ихчээр бит хоёр ятга залгах харуулаад. Хоёр бас ингээд орох наснаас 1 жилийн өмнө очсон байна. Тэгээд хоёулаа 1 жил ятга сураад. Тэгээд би үргэлжлүүлээд ятга ороод манай хч болохоор ууланд бүжигт тэнцчихэд байдаг. Тэгээ угаасаа бүжгэнд амар аяастай айгуу гоё бүжиглдэг гэсэн хүүхдийн орны бүжигтэй байсан. Тэгсэн чинь манай аав хоршоод хөгжим тоглоул гоё штэ. Тэгээ би ятгахтаа орсон чинь манай хчиг нөгөө ингээ ятгахтаа нэг нь ингээ юм тавшуур хөгжим чинь нөгөөх нь номт хөгжим байвал ингээ хооронд хоршоод гоё мой гэд манай хчиг ер нь баг хүчээр гуйчрт оруулсан.
Дэлингээ маань болохоор таарийн үндэсний хөгжмийг гэртээ бол зөндөө сонсч байсан биз дээ. Хоёр их таваад ярьж байсан. Тийм зөндөө Баян сонсч бэлтгэл хийж байгаа юм байсан. чинь. Одоо бас нэгсэн санагдав. Гэтэ ер нь бол манай сонгодгийнхан бол бүгдээрээ 1-р ангита гэхэр бэлтгэл ангита шалгалт өгөөд орж байгаа. Бэлтгэл ангиас нэхчээл нэхэж байгаа. Тэгэхээр ер нь нэг 6-7 настай хүүхдүүд би төгөлдөр урч болно гэсэн нэг тийм мөрөөдөлтөй баг ихэнд байдаг. Тэгээ ихэнх нь болохоор нөгөө гэрийнхэн хөгжмийн суйртай ч юм уу тий сонгодог хөгжмийг сонсдог, ойлгодог, мэддэг хүмүүс тийм бэкграунд байж иж л хүүхдээ аваачиж өгдөг. Тэгээ яг орж байгаа хүүхдүүд нь болохоор өөрсдөө би хөгжимчин болно гэж шийдсэн байдаггүй. Тэгээ нөгөө яг хоо мэдээж багш нар маань шалгаад авахдаа бол хуруугаар сонсол тэгээ хамаг basic юмыг тэнцэж гинөө шалгаж агаад аваад тэгээ нөгөө сонгодог хөгжим болвол ингээд жил ирэх тусам за эхлээ 30 орчоод төгсөхдөө нэг аруулаа ч юм уу тий. Тэгээд дандаа нөгөө хасагцаар хагаад ингээд шилэгдээд төгсдөг. Тэгэхээр тэр төгсөж байгаа хитэн л болохоор ер нь бол яг ингээд явцтай, дуртай гэдгээ мэдрээд эсвэл ингээд хөгжмөө ойлгодог болчоод тэгээд тэр төгсөж байгаа явц бол сонгож байна л гэсэн үг гэж би бол бодтыг. Сонгодог хөгжим дайлангуй би нөгөө авиат нөгөө хинтээ ярьжсэн л та нөгөө сайн цэцэг хөгжим чинь төгөлдөр уурчтай. Тэгэл өөрөө бас ингээд уулсан маш их төвчээр уулсан маш их тэр хатуужил тий аавын тэр аим загналт тий бараг зэрэгжилтийн маягийг сонгодын хөгжимчд буюу одоо манай хайд маань ч гэсэн одоо үндэсний хөгжмийнхэн маш их тийм бэлтгэл маш их тийм хатуужил шаарддаг юм шиг надад санагдав. Энийг тэр болгон хүүхдүүд гарч чаддгүй юм шиг. Ингээд одоо жишээлбэл Сэлэнгийн ангиас одоо хідэн яг Яг бас гайгүй ер нь бол нэг 6-7 хөгжимчин байгаа шүү. Одоо яг хөгжимчнөрөө тоглож байгаа. Тэгээ ер нь дийлэнх хүмүүс байгаа. Дийлэнх штэ. Тэр нь бол ихэнх нь тий. Ихэнх нь тэгэл замаасаа хасагтаал явчихдаг. Танад бас тийм зөндөө байсан уу? Ер нь үндэсний хөгжимчин нэг ангид хичнээн хүн байдаг. Ингээл зөвхөн ятгаараа байлаа юм. Үгүй. Ардын хөгжмүүд ингэж нийлчтэй юм. Ятгаг, морин, хуур, хуучир, шан, задын тийм левер хөгжмүүд гэдэг. Левер бүрээ бишгүй. Манайх бол 26 хүүхэдтэй байсан. Тэгээд нэг 18 8 төгссөн болов. Бас л ингээл тамаса гигдэл. Тийм. Манайх би бас нэг юм ярих гэдэг. Манайх нэг намайг хүүхэд байхад манай дээдлийн айл өдөрдөөч бүрэн байхгүй байсан. Тэгээд хүүхэд нь ч хайхамжтай хөгжимчин бүрэн байхгүй ч гэсэн өөрөө тэр мундаг хүн тэгээд хөгжимчин айлын нэг зовлон байна. Ангын нэг хөгжим надад ихлээр айгүй би ч хүүхэд байсан юм шиг. Эртээ санагдав. Үзмэр ингээд сонсмоор. Тэр сүлүүгээ тэр маань бүр айгүй гоё релакс хийх болоод айгүй гоё. Бич тондом зохиолуудын бүгдийг гэртээ ингээд үлгэж. Гайхамшигтай гоё тоглолт гэсэн. Азар манайх амар сайн хөшөлттэй байсан. Бид хогорч чинь гурлаа хөгжимч байгаа шүү. Ер нь бол шалгалт тахгүй л тэгэл нэг нь галтгоондоо, нэг нь том өрөөндөө, нэг нь жижиг өрөөндөө гэл зэрэгцэл автсан шүү. Тэгмэл манай бүр шалгуур юм. Бид нэр статтай шүү ингээ гоё хөгжим сонсоод ижидэг ингээд. Хизээч ингэж өстой хизээ чимээг байгаа ч гэж ганц ч удаа хэлж үзээгүй. Би чамд гэхдээ би ингээд өөрнийг бол хийч юм уу тийм гоё тогломоор юм гэсэн байдаг байсан. Энэ үндэсний хөгжим би яах юм бэ гэж гэдэг чиг годомгүй тийм үү. Хаач юусоо тийг санагдаагүй. Тэгээ би нөгөө нэг хамгийн баталгэр гэдэг нэг хичтэр нэг залгаж байсан гэсэн шүү дээ тий. Тэгээ мэдхгүй намайг амар дуртай болгоцсон гэж одоо ингэ бодоход байдаг. Тэгэл яг ингээд 5 дахь ангид одоо нэг орох нас маань болоод тэгээд ангитаа орсон чинь манай ангид хүүхдийн ордонд хятад сурж исэн гэдэг нэг хоёр байсан аахгүй юу? Нэг анги. Тэгсэн чинь нөгөө хоёр маань амар олон юм үзэж чаддаг. Тэгээд нөө тоглолтод оролцдог, дуунуудын хятад тоглолдог. Тэгэл нөгөө хоёрыг хараад энийг сурах юмсан гэл тэгэл харин ч ингээд тийм юм сурах юмсан гэл. Үнэсэж хөгжмөө ерөөсөө голж байгаа. Анхны тайз гэх юм бол хөгжим үзхийн коллежийн тайз. Тийм нөгөө бодвол нөгөө ID маань нөгөө урлагийн үзлэг гэдэг шиг лөө энгийн сургуулиуд тийм яг тэр нэг хэлсэн бүрэн гэхгүй нөгөө нэг их мэс чинь зүүн багш тий.
Зумбагш маань яг ингээд нэг юм уулын дандаа ингээд курст орсон хичнэр ингээд юм нэг ансамбл байгуулдаг байсан аахгүй юу. Тэсэн чи яг бидний үе дээр ингээд 5 6 дугаар ангийн хүүхдүүд дээрээ ингээд ансамбл байгуулад юм жижиг ансамбл гээд. Тэгээд бид нар одоо ингээд сургуулийн бүх арга хэмжээнд оролцдог байсан. Гаднаас хүн зочид ирэх ч юм уу эсвэл сургуулаа танилцуулах юм гээд. Тэгээд л ер нь 5 6 дугаар ангиас ахуулаад тэр ансамблд нь ороод тэгээд тэр сургуулийн хайг болно. Дэлэнгийн үед бас сургуулийн тайз үү? Тийм мэдээ сургуулийн тайз. Тэгээд бид нар чинь сар болгон шалгалтаа өгдөг. Тэгээд саяас ингээд сонссон чинь ингээд угаасаа сонгодог хөгжим, ардын хөгжим хоёр өөрсдийн онцлогтой өөр байгаа. Тэгээд сонгодог хөгжим чинь хэдэн зууны турш хөгжсөн. Тэгээд амар комплекс болцсон тий. Төгс төгөлтөр гэдэг бол ийм л байх ёстой гэдэг хэмжүүр нь аль хэдийн тогтцсон юм. Тэгээд тэнгүүл тэрнлүүл очих гэж бид нар нөгөө банк бэлтгэл хийдэг тий. Тэрнрүүл хүрэх гэж явдаг. Тэнгүүл ч одоо үед чинь хин нэгэн гаднаас хүн ирлээ гэхэд бид нар одоо сургуулаа төлөвлөж тоглох ч гэдэм үү тийм шанс нь бас эргүүлээд айгүй багтай. Тэгэхээр ер нь анхны тайз болол нөгөө конкурс. Тэгээд нөгөө сургуулийн концертын зааланд бол яг конкурс лээсэн багтай. Тий. Юу мэргэжлийн урлагийн сургууль болохоор урлагийн үзлэг гэдэг юм угаасаа байдаггүй. Тэгэхээр мэргэжлийн шалгалтууд бол яг хуу дээгүүр ангиудаар явцдаг байсан. Тэгэхээр концертын зааланд бол конкурсанд орох гэж ер нь анх гарч исэн тайз ахтай. Тий. Сэлэнгийн багш чинь яг юм байсан. Хамгийн анх шалгалт аваад оруулж исэн болохоор Шарав Цэрэнгээд одооний консерваторийн захирал Шарваагш анх сургуульд оруулж исэн. Тэгээд нөгөө шалгалтанд бэлтгэхдээ бид нар бас ер нь л ингээд хүүхд толгоонлог багшаар бэлтүүлдэг. Тэгэхээр Шарваагш байсан. Тэгээд тухайн үедээ Шарваагш л аюу залуу багшийн нэг байсан. Тэгээд шалгалтаа өгсөний дараа бол Ариуна гэдэг багш дээр ороод тэгээд Ариуна багш дээрээ явсараа гэж төгссөн. Айсгүй Чойжин фестивал 2026 оны 7 дугаар сарын 7-нд Чойжин ламын сүмүсэт. Ятдаг би нэг гайхамшигтай хөгжим чинь манад байна. Дайлангуй Азийн орнууд нэлийн их байна. Солонгос Тайл маань ингээд гадаад дотоодд ингээд яг ижил төстэй хүмүүстэйгээ ингээд таарахаар фестивал энэ явж л байгаа шүү дээ. Тэгээд энэ манайх гэж таялаас бараг тийм гайгүй. Тийм яг та гоё хэллээ гэхгүй юу. Яг нөгөө хөгжимчд анх ороход бид нар 13 цэцтэй ятгаар ингээд сурж эхэлдэг. Тэгээд нэг жоохон махад тэр нараа жижигхан. Тэгээд өөрснөө арай гэж нэг жоохон том болсон чи хөгжим дагаад томроод. Тэгээд насаараа л том хөгжим өргөж явлаа. Тийм. Шүрэнслэгчтэй гэж байгаа. Тэгээд мэдээч хэрэг энэ ятаг бол ингээ босоо хөвтэйгээ хоёр төрөл байгаа. Тэгээд энэ хөвтэй ятаг бол дорн дахин, босоо ятаг бол дөрөн дахин юм нэлээд тархсан. Тэгээд одоо Азитай бол Япон, Солонгос, Вьетнам, Хятад, Монгол эднэрт бол ингээ нэлээд өргөн дэлгэрсэн өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тэгээд манайх уул нь одоо социализмын үед хөгжмийн үйлдвэртэй байсан. Тухайн үедээ ингээд Монгол хөгжмүүдээ Монгол урлаач нар хийжсэн. Тэгээд одоо арчлал гарснаас хойш ерөнхийдөө тэр үйлдвэрүүд ер нь л бараг бүх үйлдвэр хаалга барьсан шүү дээ. Тэгээд хөгжмийн үйлдвэрлэл бол бас ерөнхийдөө бас хаалга барьсан. Одоо бол яг ихшлэн магна одоо хэд хэдэн ингээд газрууд байгаа. Гэхдээ яг ингээд голчлт хийдэг нь илүү хуур нар байдаг. Товшуур 13 уцтай ятаг. Яг одоо бидний мэргэжлийн ятагчдыг тоглодог 21 уцтай, 25 уцтай эдгээр ятагыг бол гарах нь яг мэргэжлийнхэн тоглох хэмжээнд хийж чадахгүй байгаа. Тийм болохоор бид нар ингээд хөгжмийн зэмсгөө бол одоо өмнөд Солонгосоос Хятадаас авч хэрэглэж байгаа тоглож байгаа. Тэгтэл одоо бид нар ч яг ингээд Монгол арга барил хөг хөглөхөө дууралт ингээд яг ингээд одоо ардын хөгжим штэ ардын манер гэдэг бүх юмараа ингээд ялгарна. Солонгос Хятад ингээд бүгд л хоорондоо ялгаатай. Өөр ингэсэн ялгаатай ч гэсэн хөгжмийн зэмсэг мөн бол яалтчгүй яг ингээд Хятад Солонгос аваад байдаг. Тэгээд ингээд гадны улсуудад тоглож байхад яг хүмүүс ирээ асуудаг л та. Энэ нөгөө Хятад хөгжим байна штэ. Солонгосын гаяг мэртэй. Тэгээд бид нар одоо тэрэн дээр нь юу ч гэж хэлж байна.
магадгүй. Мөн юм ч гэдэг. Тий. Гэхдээ ингээ хятад гүйчин байлаа ч гэсэн тэд нар ингээл нөгөө нэг хумсаар тоглож байгаа шүү дээ. Одоо ингээл нэг тийм болохоор ингээ дуу гიშгэн ч гэсэн арай өөр байгаа. Бид нар бол тэрнийг өндгөөр тоглож байгаа гэсэн тий. Бид нар 1000 хөгжмийн зэмсгийг авч байгаа ч гэсэн нөгөө монголчлон гэдэг шиг 1000 хятад хөгжим ч гэсэн тэрийг монголчилж тоглодог. Тиймээ мэдээж хэрэгсэлж тоглож байгаа техник аргаар л нөр. Дээрээс нь тэрэн дээр тоглож байгаа зохиол нь өөр. Зохиол нь Монгол арга. Ялцгүй зэмсгийн яг манай тэр мэрэгжлийн тэр зэмсгийг хийдэг. Уу яг оролдоо л байна. Энд чинь одоо ингээ хөгжмийн зэмсэг хийхэд ч айгүй ол юм ажил гарч байгаа. Нөгөө модоо яаж хатаах уу? Уцаа яаж хийх үү те? Уцыг үйлдвэрлэх үйлдвэр нь багхгүй те? Манайх ч одоо нөгөө ардын хөгжим байсан шүү дээ. Нөгөө малын үлэнгөөр ингэж хийдэг байсан. Одоо үлэн уцаар хийхээр чинь нэг хэцүү тэр чинь ингээл сунаал хөг мөг тогтохоос хулаа те. Тэгээ юм технологи хөгжөөд байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд одоо ингээд Солонгос одоо бурайд ч гэсэн бас ингээд бурайд утас бас бид нар бурайд утсыг хэрэгэлдэг. Солонгос хөгжим авчаад нөгөөхнийх утсын солиод бурайд утас хийгээд одоо ингээд нэг Монгол нөгөө нэг өнгөө хайгаад байна шүү дээ. Бид нар ч бас нэг арай өөр тембертэй ингэж тоглоно. Тэгэл одоо энэ холж байгаа л ерөөхдөө бид нар тоглож байгаа хөгжим юм бол бүтээж байгаа гэсэн. Гэхдээ одоо бид гуриг одоо төрөг багт жишээлбэл ингээл 50 60 онд ингээл та нар мэдээж ирэх бас архивээс бичлэгүүд сонсоод үзэж харж байгаа шүү. Одоо тэгэл манай ингээл гоё мондөг дууч та тэр сүрэн гоё гэр чинь ганц ингээл ята матахтай яваал ингээл 21 аймгийн чинь тойрчдаг байлаа шүү дээ. Тэгэл тэр үеийн дууралтад тэр үеийн зэвсэгч одоо Монгол зэвсэг байсан. Анзаарсан уу? Одоо тэрнээс өмнөх нь шүү дээ ийм одоо монголчин ерөөсөө яг ингээд нүүдэлчин соёлтой болохоор яг ийм гисэн ийм тогтцсон юм байхгүй. Тийм одоо морин хуурн байсан ч гэсэн те ерөнхийдөө ингээл морин толгойтой зарим газар нэгтгэл гээл нөгөө одоо гэдэг чиг одоо ятах ч гэсэн ингээд байж байгаа манай ардын хөгжим л байсан шүү дээ уламжлагдал ирсэн. Тэгэхэд нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад одоо бэлэгдлээрээ өөр амтны бэлэгдэлтэй ингээл те хэд уцтай байдیں۔ Ингээд нэг тэнцээ яг тогтсон хүүг заавал хэд уцтай байх хэрэгтэй гэсэн юм бид нар бол байхгүй байж байгаа. 1961 онд хамгийн анх Ким Зон гэдэг хойд Солонгосоос анхны ятгахын багш ирээд хөгжим үзэгт нөө ятгахын анги нэгтгэж ингээд. Тэгээд тэр үед ирэхэд тэр багш хойд Солонгосоос хэдэн шиг ятгах авчирсан байхгүй юу. Тэгээд тэр ятгахан дээр нь бүр ингээд энэ тайцтай энэ хөгжмийг их оронд нь буцаалаа гэдэг. Тэгээд хойд Солонгост угаасаа нэг юм Монгол гүнжийн хөшөө байдаг гэж ярьдаг. Тэр нь ингээд яг гээд далаа руу харсан. Гэхдээ тэр нэг Монголын зүг харсан. Тэгээд ингээд нутгаа санаад ингээд ийм ятга барьж байгаа юм хтэй. Тэгээд тэр Монгол гүнж ингээд анх ятгыг авчираад энэ ч дэлгэрүүлсэн юм аа гэдэг энэ гомог гэдэг байдаг. Тэгээд ярьдаг одоо хүртэл. Тэгээд тэр багшийн авчирсан хөгжим дээр нь энэ хөгжмийг их оронд нь буцааж гин гэж тийм бичгтээ ингэж ирээд тэгээд тэр хойд Солонгосоос ирсэн анхны тэр хөгжмүүд дээр манай анхны 16 ятгач анх сурч исэн. Тэр одоо анхны 16 ч одоо ятгаж байгаа шүү дээ. Одоо энэ соёл эрдэнэийг үүсгэн байгуулсан Наранбаатар ах, Цэранбаатар ах гэдэг. За тэгээд одоо болох ч байгаа та хоёрын маань ийм гоё тоглолт энэ нэрнээс нь альва юм чи нэр их чухал. Яагаад ийм гоё тансыг нэр өгсөн? Юу вэ? Манай их ч гэсэн. Тийм манай их санал болгосон нэрийг. Тэгээд яг хоёр болохоор сонсчаад за гоё сонсогдож байна гэх тий. Тэгээ авсан чинь аваад штор постэр бүх юмаа бэлдсэний дараа одоо манай их гэр бүлээр Америкт амьдардаг байхгүй. Тэгээд тэгсэн нэлээд сүлдэн талхснаа би чамд нэрийг нь тайлбарлаад өгье. Тэгээд тэгсэн чинь бас ингээд бодсноос өөр утгатай байсан билээ. Тэгээд Аясхуу гэдэг нэр болохоор ер нь өвг нь болохоор ингээд хүний бодолт мэдрэмжинд ая их шин талаар сэтэл орж ирээд толгойд ороод ирсэн сэтгэлд ч юм уу те нэгтээ ороод ирсэн. Тэгээд тэр нь арай бийжиж гарааг байгаа. Тэр яг нөгөө орж ирсэн тэр тухайн хэсгийг нь Аясхуу гэж нэрлэдэг юм лээ. Тэгээд тэр маань одоо ингээд орж ирснийгээ хин нэгэн аялаад тоглоод гаргах юм бол их шиг болох уу ая болох уу те тэгээд нэрлэхтэй явна. Яг ингээд нөгөө биеинд оршиж байгаа тэр хэсгийг нь болохоор Аясхуу гэж нэрлэдэг шүү гэж хэлсэн. Бүрдэж байгаа процесс нь шүү дээ айгуу гоё те. Тэгээд утгыг нь тайлбарласны дараа бас айгуу гоё санагдсан. Би бол анх Аясхуугийн сонсчоод яг хоёр угаасаа ингээ хөгжмөр дуу тоглохгүй те аянууд тоглоо. Айс
Тэгээд аавын үзэсгэлэн давхар явж байгаа. Аавын уран бүтээлийн гайс бит хоёрын одоо хөгжмийн өнгө гайс бид нар яг ингээд юм зохицлаасаа айгу гоё нэр юм байна. Тэгээд айгу зохицж байгаа. Хоёрын ер нь уруу охин ингээд гурлаа хөгжмийн ингээд хөгжим болсон. Яг нь гомдонгүй байдгүй ганц зураач ч болтгоо. Тэгээ уянгач бас гоё зурдаг байв тийм. Тийм, манайч амар гоё зурна, амар гоё каллиграф бичнэ. Яс нэг хэсэг зурж үтсэн. Уулын зурвал бас зурчаар юм байлээ. Аюу байгаа л да. Манайч ер нь бол нэг зургийн тал дээр бол хоосон хүн байхгүй тий. Тэгээд аав бол гомдонгуй биш харин бүр баярлангуй байдаг. За. Бүр ингэжсэн одоо ингээд манайч хоёр ингээд хөгжмөжгээ ингээд би чинь дараад нь Сойс руу орлоо. Манайч бас ингээд дизайнер, урлагийн менежер бас ингээд тэгэл хоёлаа ингээд урлагаараа ингээд төсчлөө шүү дээ. Тэгээ манай дүү Америк руу ингээд явахгүй л тэгээд дүүгээ нэг нь ч гэсэн одоо урлагийн биш арай өөр юм хийх үү гэсэн чинь манай аав яагаад амар гоё мэрэгжил би та нарыг хэлчихсэн амар та эмэгтэй хүн те юм урлагийн мэрэгжил хөгжим амар гоё шүү дээ. Та нар ажиллаа хийн алга ташлтаа авна. Аав нь та эдийг ийм мэрэгжилсэн гоё явж байгаа амар баярлалаа. Нэг ах чатаа тэгэл их хацтай хүн шүү. Биний үед бод буруу охинтой байгаа ингээд урлагийн амар том ингээд ертөнц бий болгоцсон. Яг буруу охиныхаа хөгжмийн тоосон бүтээлүүд биенээс онгод нь ороо зураг зураал сууж байгаа та хүний нутагт тий. Манай аав чинь одоо бид хурц зориуллаа там богдгийн хамтлаг байгуулсан. Өөр бид хоёр ч анх 96 онд хөгжмөжд орж байгаа. Тэгэхэд 97 онд там богд хамтлагийг байгуулж байгаа. Ах ич нартай одоо ардын жүжигчин Бацайхаа ардын жүжигчин Эргүү ихч мэдрэрлээ ингээд амар томчуудтай юм хамтлаг байгуулжсан. Тэгээ 2002 онд манай ихчд хоёр анх хамтлагтаа ороод гэж тэрнээс хойш бид нэр ингээд Европын одоогоор дэлхийн 40 гаруй орнд аялан тоглолт хийсэн байна. Манай аав бол сайн дэмждэг. Ер нь бол үедэл гадагшаа дотгошоо явдаггүй хахад ер нь өөрөө бас юм нэг юм шүү дээ. Менежер хүн шүү дээ. Айгүй олон уран бүтээлчдийг дэмжиж үзэсгэлэнгийн олон улсад гаргаж ирсэн. Манай хамбогд хамтлагийн менежер хийж олон улсуудаар тоглуулж ирсэн. Өөрөө зөвхөн уран бүтээлчээс гадна маш олон залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг байна. Яг пенс гарах болсон. Чи шал өөр юу дээ. Ер нь юу шиг дууралт тий. Мэргэжлийн хүмүүс чи шал өөрөөр л дүгнэлээ. Тэгэл яг ингээл нэлээ юм хийгээ явж исэн чинь би яг 23 онд шилдэг хөгжимж гомат хийсэн болчих чам. Тэгээд тухайн үед би ингээд пенза хэлтэнд явуулсан. Би ер нь бол ингээд за тухайн үед ерөнхийдөө бас нэг пенз ингээд буцаад ингээд айгүй дэлгэрчсэн. Тренд болсон шүү дээ бас тий. Би ч бүр ингээд хөвгөлтөд явсан чинь баг ингээд жил хүлээн гээд дэлхийн зах зээл бүр ингээд пензаар бүр ингээд эд болцсон. Энд ч хүлээгдэн тэнд ч хүлээгдэн гээд. Гэтэ би баг пенза их гээд 4 жил болсон шүү дээ. Ингээд бичлэгээ ингээл юм тэгэл одоо аль хөгжмөө сонгох уу, тэгэл зураг авалтан дээрээ одоо яах уу гэл тэгэл явж эцсийн бүчүүд ингээ гар дээрээ 4 жилийн дараа авсан чинь Монголын хамгийн анхны гоцлол хөгжим юм байна. Тэгээ бас айгу бэлгшээж гоё хэлээд тавьсан. Тэгсэн чинь дахиад 2004 онд нь дуугчмын шилдэг бүтээлийн шагналыг мөнгөн модын дуугчмын шилдэг бүтээлийг янз маань тавьсан. Тэгээд хашаа мөнгөн модтой болоод маш их урам ирж чадсан. Ер нь тэрэнд шагнал авдаг дайлангуй залуу хүмүүс амар том мотивац амар том байдаг. Тийм манай салбарын бас хамгийн том жилдээ ганцхан хүн шагнал авдаг тий. Солон гэдэг өөрийнхөө ингээд байгалийн үзэгдлээр нэрлсэн бөгөөд өөрийнхөө нэрээр нэрлсэн тэр янз маань одоо нүүр ингээд кавер надад их таалагддээ. Энийг одоо юу хоёулж ярьсан. Аюулгах маань зурсан. Аваараа зурсан. Охин амар гоё зүйрлж зурсан. Солонго дээр хөгжим тоглоно гэдэг. Тэр бол гайхамшигтай зохиомж надад санагдсан шүү. Тий. Манай авч угаасаа амар өргөн сэтгэгч. Тийм шүү дээ. Эдгээр чинь шал өөр хүмүүс үү.
Тэгээд одоо надад зориулсан солонгох гээд тэр зураг, манай сэлэнгээд зориулсан бас маш гоё юм шигтэй гоё зураг байгаа. Манай уянгад зориулсан бас амар гоё зураг байгаа. Сэлэнгийг юу юмэр зориулсан? Танаас оркестртэй, төгөлдөр уртай, бөмбөртэй, завир өмсдөг байсан, завир өмсөж байгаа, бөмбөр тоглож байгаа. Дээрээс нь сэлэнг мөрөн гээд багшаас бас ингээл устай тий. Санаад ороод. Ерөнхий зургийн зохиомжийн цэнхэр өнгөн дээр тэгээ тиймд оркестртэй зураг төгөлдөр тоглож байгаа. Ингээл сэлэнгийн бүх үнцгийг л тэнцээ ингээ багтаасан. Нэг тайзан дээр гаргасан. Цэглшүүдийг л тий. харуулсан. Солонгог юу гэсэн тэр янзныхын нүрийн харчаад ямар гоё сэтгэв вэ? Тэр чинь өвшөө бүр ингээд кроплоод яг ингээд дөрвөлжин болцохоор тийм болчихоо. Түүнээс ингээ хоёр хажуу талд нь болохоор одоо ингээд одоо студийн нөө пүүлт мөлт орчин үеийн ингээ хөгжмнүүд, ардын хөгжмнүүд, орчин үеийн хөгжмнүүд нөгөө талд нь болохоор ингээ дэлхийн хамаг алдартай газрууд ингээд тэгээд ингээд айгүй урх утгатай тийм зураг гэдэг. Энэ зураг чинь бүр 2010-ад оны үед зурагдсан байсан зураг. Тэгээд пянза хийхдээ энэ зураг cover-оор нь сонгоморсон гэдэг. Намайг яг төгсөлөрхийлж байгаа зураг. Шантрах уур гайгүй. Ягаад гэвэл ингээл байгаа орчим найз нөхөд бүгдээрээ л ер нь ангийнхан дотроо л найзлна гэхээс шүү. Өөр сургуулийн найзтай болох эднэр бол харьцангуй тийм боломж байдаггүй. Манай сургууль чинь тэгэл зуны амарт олонгот л бид нар чинь нөгөө заас тосолтлохгүй л ээж авийн хөвгтгтээ барал багшийн хөвчлээдэг хүмүүс юм чинь те багшийн эрх мэдэлд ор байдаг. Тэгэхээр 100 болохоор цэцлэн мослын явсан ч бараг багшаасаа зөвшөөрөл авдаг. Тэгэхээр ер нь ингээд найз нөхөд эргэн тойрны ингээл хүмүүс гэхэр чи ангийн л найзууд байгаа тийм тэгвэл бүгдээрээ адилхан цагийн хуваартай бүгдээрээ адилхан юм хийдэг. Тэгэхээр тэр талаасаа бол шатрах юм бол бараг байхгүй гайгүй. Нөгөө эргүүлэл нөгөө сонгодог хөгжим ардын хөгжим бас онцлогтой болохоор өөр ах сонгодог хөгжим болохоор ингээд нэг ингээд хүрх хэмжээ ингээд бэлэн байгаа. Тэрн рүүгээ л ингээд хүрнэ эхлээд нөгөө комплекс ингээд маш их ингээд сурах юмаа сурч дуусчаад тэрнийхэн дараа эргүүлээд одоо тэгвэл би хийм бэ гэдгийг өөртөөгөө ингэж холиод тэгээ өөрийнхөө онцлогийг гаргаж ирдэг юм шиг надад санагддаг. Яг миний ойлголтоор болохоор ардын хөгжим болохоор илүү ингээд өөрийнх нь санааг хөгжим дотор илэрхийлээд ингээд яваад ах боломжтой юм шиг те. Сонгодог хөгжим болохоор эхлээд энийгээ хийчээд эргүүлээд араас нь бас ингэж өөр дөрөө гоё тусгаж авдаг онцлогтой юм шиг санагддаг. Тэгээ яг тэрэн дээрээ болохоор гоё эргүүлээд нөгөө сургуулаа төгсчөөд нөгөө номынхан дуугаа сонссныхан дараа урлагаа илүү өргөн сонгодгоос нь илүү задарсан хэлбэрээр ойлгоч тийм үү те. Тиймэрхүү юмн дээр бол чаленжинг гэдэг юм уу шантрах бол биш тийм илүү тийм чаленжинг санагддаг. Солонгогийн үед бас тэгэл ядрагаас хайчиг гэх тийм шантрахгүй юу байсан. Ер нь бол яг ингээд хөгжмөө тоглохтой болон дуртай. Ер нь л би ер нь хөгжмөд аягүй дуртай юм бэлээ. Энэ бодоодсэн чинь гэхгүй. Тэгээд яг ингээд хөгжимчин байхасаа бол ер нь бол нэг амар шантарч байгааг байхгүй юу. Гэхдээ надад нэг ийм үе байсан. Ингээд бүх ингээд найзууд бүгдөө ингээд сургууль соёлоо төгсөөл нэлээдэн жил ажиллаад нөөдөлч ихнээсээ ингээд одоо ингээд арай мөнгөтэй болж эхлээд гэхгүй юу. Тэгэхэд манай одоо яг урлагийн байгууллага бол бас хэцүү шүү дээ. Яг ингээд юм төрийн байгууллагын цалингаа те. Яг нэг хэсэг бол би ингээд ийм цалингаар ингээд дэд залуу насандаа ингээд яваад ах уу. Эсвэл болоод одоо арай өөр бус хүмүүсээ адил бас эдийн засгаа бодоод явах уу гэдэг бол сонголтын дээр очиж үтсэн. Тэгээ би бас нэг ганц 2 жил хайж үтсэн хөгжмөө. Тэгээд би ер нь бол хөгжмөө тоглож иж лаз жаргалтай амьдрах юм байна гэдгийг аягүй ойлгосон зэрэг. Тэгээд буцаад ирсэн. Ер нь бол ямар ч ингээд 1000 мөнгө олсон ч гэсэн аз жаргалтай амьдрах нь хамаагүй илүү үнцэнтэй юм байна л тэгээд дуртай ажиллаа хийхээр шийдсэн. Ерөнхийдөө миний хамгийн сүүлд асуудыг асуултанд хариулж хэлэх болохоор ингээд подкаст маань ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд одоо тун утгагүй болгож байгаа. Наадмын өмнөхөн болгож байгаа хоёр юм байна. Эсхүү гэсэн гайхамшигтай гоё яруу тансаг нэртэй тоглолт. Яруу тансаг тоглолт. Амжилт төсмээр энэ
хоёрын маань хөгжмийн ертөнц яг нэг солонгогийн тэр аюу гахын зураг шиг маш их солонгогийн урт өнгө шиг маш их өнгөтэй аялгуулаг байгаасаа хоёрын маань амьдрал бас яг тийм солон олон өнгөтэй гоё хөгтэй байгаасаа ерөөмөр энэ хоёр хөгжим. Тэгээд уламжлалт ёсоор зочдоосоо бас асуучтیں۔ Ажаргал гэж юу вэ ингээ? Аз жаргал. Аз жаргал гэж ер нь тэгэл ерөнхийдөө тайван. Гэхдээ тэр дунд нь өдөр тутмын гоё жижиг сажиг чаленжтай, зорьсон зорилттой. Ер нь нэг юм ингийн сан гэсэн зорилттой явж байгаа яг тэр процесс нь аз жаргалтай санагддаг. Тэгээ яг өнөөдөр хэцүү тулгарч байгаа юм ч гэсэн тэр том зургаар аз жаргалынхаа нэг хэсэг нь гэж бодогдсон. Би ер нь нэрнгээс энд чинь жоохон хариулсан байна тий. Тий. Ер нь бол би бас гэж боддог. Манай авч гэсэн хэлдэг. Хүн ер нь нэртэй тий. Яг намайг тэр үед бас ингээл хэлжсэн баг. Хүн чи 1000 их мөнгөтэй болсон ч гэсэн чи өдрийн 3 хоол аяглах хоол идэн тэрнээс илүү итгэхэд ходоодонд ч авахгүй. Чи 1000 том гэртэй болсон ч ер нь одоо ингээл нэг 4 ханд тий аз жаргалтай л ах чи илүү чухал гэл нэг тиймэрхүү утгатай ингээ хэлчихсэн. Тэгээд одоо ингээд бас бодоход айгу зөв сонголт хийсэн. Яг ингээд дуртай юм хийгээд амьдарч байгаа. Тэгээд ерөнхийдөө амар тайван тэгээд элэг бүтэн байгаа маань л. Тэгэхээр гоё тайлбар хийлээ та хоёр маань. Ер нь тэгэл ажрал чи өөрөө айгу өргөн дийлэнх зочд маань ерөнхийдөө тэгж хариулдаг. Ингээд дуртай юм чаддаг юм хийх шиг. За маш их баярлалаа. Тэгээд тоглолтод нь амжилт хүсье. Гайхамшигтай тоглолт мэдээж ирнэ. Руу гэж бодлоо. Тэр гоё орчин, гоё бүртэн. Өчигдөр сүмэн зүс айгуу гоё сүнслэг газар шүү бас. Тий. Би ч одоо нодны хийсэн шүү дээ үгшин музей гэдэг тий. Хүчин үзээд ятгах солонго гэдэг. Тэгээд гисэн чинь би одоо өөрийгөө бас амар хөвтэй хүн юм байна гэж бодож байгаа. Тэрийн болгон бас ингээд тий хоёр удаа тэмцээд тоглоно гэдэг чинь цаанаасаа л ингээд нэг дууд даад байгаа юм шиг. Цаанаасаа ингээд бүх ингээд тохиронд бүрдээд манай аавын үзэсгэлэн гараад тэгээд дүүтэйгээ ингээд манай дүүчин цайжлааны сүмүүдэд ажилладаг. Тий. Тэр ингээд Тагагаар сайхан байгаасаа, тэнгэр сайхан байгаасаа. ингээд тавих хаа. Залбираа гэж хийдэг. За тэгээд тоглолтын дээр уулзцаа би заавч очиж үзнэ. Та хоёрын маань. Гоё ивент болно угаас. Тэгээд ажаараа сайн сайхан. Тэгээд хамгийн гол эрүүл байгаарай л гэж хүсмээр байна. Тэгээд болондоо тэгээд гэдэг шиг монголчууд юм байна. Тэгээд манай подкастын урилгыг авсан маш их баярлалаа. Тэгээд дараа жил ч юм уу магадгүй шал өөр шин цамаг бариад энэ бас тоглолтын өмнө ингээд сууж ерөөй маш их баярлалаа. Айсгүй Чойжин фестивал 2026. 2026 оны 7 дугаар сарын 7-нд Чойжин ламын сүмүсэт